За Баянзүрхийн товчоноос туулгал дагуу Баруун аймаг руу салдаг аюулгүй тойрог хүртэл нийт 32 км 6 игнээ бүхий хурдны зам байгуулах ажлыг өнгөрсөн оноос ярьж эхэлсэн. За энэ ажлын холбогдох судалгаа техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж дууссан бөгөөд энэ сарда багтааж сонгон шалгаруулалтыг зарлах юм байна. За шалгарсан компанитай гэрээ байгуулж эх сард барилга өгсрэлтийн ажлыг эхлүүлэх боломжтойг нийслэлийн удирдлагууд танилцууллаа. Одоо автомууд маань ерөөсөө бүгд яг нэг түвшинд явна. Өндөр газар бол түнэлтэж явна, нам газар бол гүүрэн байгууламж далангаар шидэгдэж байгаа. Туулын хурдны замын өөрийнх нь төсөв төртөг 2.3 их найт төгрөг болж байгаа. За энэ их усүрийг Улаанбаатар хотын төсөв, замын сангийн төсвөөрөө бид нар 3 жилд одоо хувааж төлөх ийм нөхцлөөр ингээд тавиад санхүүжилтийн их усүрийг шийдтсэн. За энэ тойрог хурдны замын төсөв төртөг ойролцоогоор өнөөдрийн одоо үрдс тэзүү дуусах явцад гарч байгаа үнэлгээгээр 750 орчим сая Америк долларын төсөв гарч байна. За нийслэлийн автозамын төвжирлийг бууруулахад дөрвтэй нөлөө үзүүлэх өөр нэг төсөл нь шинэ тойрог зам. За дэлхийн томоохон хотуудад тойрог зам нэмэгдүүлснээр замынхаа ачааллыг бууруулсан байдаг. За энэ жишгийн дагуу 4 игнээ бүхий нийт 58.8 км үргэлжлэх шинэ тойрог зам барих ажлыг төлөвлөсөн. За техник эдийн засгийн үндэслэлийг 6 дугаар сард бэлэн болгох боломжтойг хэлж байлаа.